Тогтмол гүйдэл тэр дундаа цахилгаан хэлхээтэй холбоотой бодлогуудыг энэхүү хичээлээрээ бодож сурцгаая бүгдээрээ. Ингээ нэгдүгээр бодлого зурагт үзүүлсэн хэлхээний ерөнхий эсрэг гүйцэлийг олоо гэсэн байна. Хаанаас эхлэх вэ? Миний бодлоор бол эндээс эхэлчихвэл илүү дээр юм болов. Энэ доод талын сул утаснаас. Энэ сул утас юм бол энэ хоёрын хооронд ямар нэг элемент байхгүй байгаа учраас хоёр шум байна. Ижилхэн АА гэсэн ижил шум байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл энийг та бүхэн маань хайчилж аваад энэ хоёр шонг нийлүүлсэнтэй ямар ч ялгаа байхгүй. Ингээд харах юм бол энэ R4 маань R5-тайгаа зэрэгцээ холболтой байна. R4 ishтрэх гэж яваад болчих. R4 ishтрэх тэнцүү. R4 үржих нь R5. Хуваах нь R4 дээр нэмэх нь R5 болно. Орлуулъя. R4 ishтрэх тэнцүү. Уртаа зураас татъя. 4-ийг үржих нь 12. 4 дээр нэмэх нь 12. 48, 16, 3 Ом болох нь байна. Энэ хоёрыг нэгтгэсэн. Аль нэгийг нь устгах болно. Хэдүүлээ энэ голынхыг нь устгах чи гол нь байхгүй байгаа гэдэг төсөөлөөр. Энэ гол нь байхгүй байгаа. Ингээ гол нь байхгүй болчихсон. Энэ талдаа гараад нийлчихсэн. Энэ талдаа гараад нийлчихсэн гэж үзвэл энэ маань R4 ishтрэх 3 Ом. Ингээд голынхыг нь байхгүй гэж харах юм бол энэ дээр байгаа 3 Ом эсэргүүцэл, доор байгаа 3 Ом эсэргүүцэлтэй цуваа холболттой байна. Энэ хоёрын нийлбэрийг олъё. Энэ хоёрын нийлбэрийг R2 ishтрэх-ий 3 дээр нэмэх нь 3 буюу 6 Ом болох нэ. За одоо яг юу болоод байгааг дахин нэг зурж харуулъя. К шон байгаа. К шонгийн хажууд R1. За түүний хажууд энэ. Түүний доор. За түүний доосхийг нь хэдүүлээ. Аль хэдийн нэгтгэсэн байгаа учраас тэрийг би зурхгүй өргөчье. Ингээд нэг иймэрхүү л болох нь байна. За тэгээд энийг нэг жоохон доошлуулчихъя. Энэ жоохон энэ хэвд ч юм уу оруулчихъя. За энэ дээрээс хэдүүлээ. Энэ хоёр хоорондоо холбогдсон, ингээд холбогдсон, ийм ингэж яваад ингээд явцсан байгаа гэж төсөөлье. Тэгхтэй байна шүү дээ, тий. Яг ингэж зурах юм бол болохгүй. Энийг ингэж зурах хэрэгтэй. Энэ дээрээс нь гаргаад жоохон ингэж зурах хэрэгтэй. За ингэж яж болно. За энэ дээр К шон байгаа. Энэ нөгөө талд нь L шон байгаа. Энэ R6 гэж байна. Энэ маань R3. Энэ маань бидний саяны олсон R2 ishтрэх, энэ маань R1. За одоо аль хоёрыг хооронд нь нэгтгэж болох вэ гэдээ харах юм бол энэ хоёрын хооронд нь зэрэгцүүлж болох нэ. За тэгвэл R2-ыг R3-таа зэрэгцүүлээд R3 ishтрэх гаргая. R2 ishтрэх үржих нь R3, хуваах нь R2 ishтрэх нэмэх нь R3. Тэгээ R3 ishтрэх болох нь байна бүгдээрээ. R2 ishтрэх хэд юм бэ? 6 Ом гэж болсон. R3 маань тэр дээр 3 байгаа юм байна. 6 дээр нэмэх нь 3, 18, 2 болох нь байна. Одоо юу болсон? Одоо ийм болсон. R1 тэр дээр байдгаараа байж байгаа. Энэ хоёрыг нэгтгэхэд нэг ийм болгочлоо. Тэгээд энэ дээр байдгаараа байж байгаарай. Тэгээд ингээд ийм ийшээ ингээд гарцсан байгаа гэж төсөөлөе бүгдээрээ. За энэ дээр K байна. Энэ дээр L байгаа. Энэ юу юм бэ гэвэл R1. Энэ маань одоо R3 ishтрэх болсон. Энэ юу болсон бэ? R6 болсон. Жохон дээшлүүлж яваад бодъё. За ингээ гурлаа хоорондоо ямар холболттой байна вэ гэвэл цуваа холболттой байгаа учраас эцсийн ерөнхий эсрэггүйцлийг олъё. Ерөнхий эсрэггүйцэл R1 3 ishтрэх 6. R1 маань 2 юм байна. 3 ishтрэх маань 2 гэж гарсан. 6 маань 2 Ом юм байна. Ингээ нийтдээ хэд Ом болох нь 6 Ом эсрэггүйцэл гарах нэ. За энэ маань миний хариу И гэдэг нь таарч байгааг та бүхэндээс харж болно. За үргэлжлүүлье. 2 дугаар бодлогон дээр ийм зүйлийг асуусан байна. Зурагт үзүүлсэн хэлхээний ерөнхий эсрэггүйцлийг л дахиад олох нь байна. Хаанаас эхлэх вэ гэхээр тухайн бодлого маань өөрөө надад санаа өгнө. За энэ санаа маань юу вэ гэвэл 12, 6, 4 нь хоорондоо зэрэгцээ холболттой байна. Эдгээрийг шууд зэрэгцүүлээ. Нэгийг хуваах нь R ishтрэх гэх түүнийг. Нэгийг хуваах нь 12 гарч ирэх хариуг нь нэгийг хуваах нь 6, нэгийг хуваах нь 4-ийг энэ дээр 3-аар өгнө, энэ дээр 2 өргөчье. Нэгийг хуваах нь R ishтрэх 12 тэр доор байна. За тэр дээр хэд байх вэ гэхээр 6 байх нь байна. Ингээд 2-1 буюу R ishтрэх тонгоруулаад 2 Ом шүү. Тэрнээс нэгийг хуваах нь R ishтрехийг би асуугаагүй. R ishтрэх надад чухал. 2 Омоос явах нэ. Одоо эдгээрийг нэгтгэхэд нэг 2 Ом болгоцсон байлаа гэж бодъё. Энэ 2 Омын хажууд хэн байгаа вэ гэхээр хажууд нь 3 Ом байна. Энэ 3 Ом, 2 Ом, 2 маань
хоорондоо цувуу холболттой. Тэгвэл эдгээрийг нэгтгэхэд R 2 штрих болгочихъя. 2 дээр нэмэх нь 3 5 Ом. За тэр дээрээ бүгдээрээ нэгтгэхдээ 5 Ом болсон. Одоо ямар юу болсон бэ гэвэл нэг юм 5 Ом байгаа доор нь 3 Ом байгаа. За тэгээд эдгээрийг холбосон нэг юм шулуун зурааснууд байгаа л гэж бодож идвүлээ. Ингээл. Энэ бол К, нөгөөх нь L шун байх нь тэр дээр хэдүүлээ R 2 штрихийг гаргаж ирсэн 5 Ом, доор бол 3 Ом хэвээр байгаа. Энэ дээрээс ерөнхийг нь олох юм бол REQ тэнцүү R 2 штрих үржих нь 3 дээр нэмэх нь R 2 штрих болно. За R 2 штрих маань хэд гарсан? 5. 3-ыг үржих нь 5, 3 дээр нэмэх нь 5. За энэ дээрээс 3 5 15 8. За нэг л өөр хариугаар явчих чинь. За харъя. Хаана алдсан байж болох вэ хэдүүлээ. Алтайг бол энэ зөв хариу гэсэн үг. За харъя 12 6 1 4 6-ны 1 2 5 6 12 2-ны 1 2 Ом 2 3-таагаар нийлээ 5 Ом 5 3 доор нь бас 3 байгаа 3 5 15. За энэ бол зөв 8-ны 15 гэж гарах нь шүү. Хариу нь бол C биш байх нь байна. F дээр бүгдээр ингэчи 8-ны 15 Ом гэд энийг зөв гэд сонгоч хэдүүлээ. Хэлхээний ерөнхий эсрэг үзэл энд бичсэн байгаачлан 2 Ом бол RX резисторын эсрэг үзлийг тодорхойлно гэсэн байна. За тэгвэл дээд талын хэсэгт юу болох вэ? 4 маань RX-тэй зэрэгцээ холболттой хуваах нь 4 дээр нэмэх нь RX 2-тоогоо цувуу холболттой нэмэх нь 2. За энийг хуваах нь хэдүүлээ хэд хувааж болох вэ? Доод талынхан 4-төөгөө зэрэгцээ холболттой байна. Тэгэхээр энэ хоёрыг ингээд нэмтсэн. За 4-өр үржүүлээд доор нь болохоор 4 дээр нэмэх нь 2 нэмэх нь 4RX 4 дээр нэмэх нь RX. За энэ маань миний ерөнхий эсрэг үзэлтэй тэнцэх ёстой тэр маань 2 байх нэ. За шууд үржүүлээ явчих бүгдээрээ 8 дээрээ. За тэгээд 16 RX 4 дээр нэмэх нь RX болох нь байна. Харин доороо юу болох вэ? Доороо гэвэл энэ 2 6 болно 12 нэмэх нь 8 RX 4 дээр нэмэх нь RX болох нь байна. За ингээ харъя. Энэ хоёрын хооронд нь хасвал хэд болох вэ? 8 RX болно. Доороо 4 дээр нэмэх нь RX болно. За нөгөө талдаа 12-оос 8-ыг хасаад 4 болох нь байна. За ингээд үржүүлье. За үржүүлэхийн өмнөх нь хуваач хэдүүлээ. Энэ хоёр ингээ хуваах юм бол 2 болно. 2 RX тэнцүү 4 дээр нэмэх нь RX. RX нь ийшээ гараад RX тэнцүү 4 гарах нэ. За энэний хариу маань D болж тарах нь байна. Дөрөвдүгээр бодлого хэлхээний хэсгийг үзүүлв 12-ын 50 ерөнхий эсрэг үүслийг олооч. Ямар холболттой байна? 3 хулаа зэрэгцээ холболттой. Яаж болж болох вэ? Нэгийг хуваах нь REQ тэнцүү. Нэгийг хуваах нь 1 нэмэх нь нэгийг хуваах нь 3 нэгийг хуваах нь 6 гэсэн ч болно. Эсвэл 2 2-оор навсан ч болно. 6-гаар үгүй энд 2-оор үгүй. Нэгийг хуваах нь REQ тэнцүү. 6 2 9 дээрээ доороо 6 байх нь REQ гэдэг бол 9-ний 6 буюу 3-ны 2 Ом байх нэ. Эхнийх нь бид нь ерөнхий гүйдлийн хүчийг тодорхойлоо гэсэн байна. Ерөнхий гүйдлийн хүчийг бүгдээрээ хэрхэн яаж тодорхойлж болох вэ гэвэл энийг ашиглаад тодорхойлж болно. Ерөнхий эсэргүүцэл маань өөрөө 3-ны 2 Ом тэгээд ерөнхий хүчтэл маань 12 вольт байгаа юм бол I гэдэг бол ерөнхий хүчтлийг хуваах нь ерөнхий эсэргүүцэл. Ерөнхий хүчтэл маань 12. Энэ доороо 2 3 дээшээ гараад ирнэ. Ингээд энэ хоёр хураагдаад 6 18 ампер ерөнхий гүйдлийн хүчийг олчлоо эндээс. Түүний дараачаар резистор тус бүр дээр. За энэ бол B байсан байх шүү. Энэ бол A байсан. C. Резистор тус бүр дээр унах хүчтлийг олооч гэсэн байна. За бүгдээрээ хоорондоо ямар холболттой вэ? Зэрэгцээ. Нэг дүрэн байгаа. Зэрэгцээ холболтон дээр бүгдээрнгийнх нь
унах хүчтлүүд нь ижлэх юм байна. Тэр нь батарейныхаа хүчтэлтэй ижлэх юм байна. Тэр нь 12 вольт, 12 вольт, 12 вольт. Магадгүй энэ хоёр цэгийн потенциалын ялгуур гэж ярил илүү оновчтой юм болов. Тэгэхээр бүгдэн дээр нь ижлэх 12 гэсэн вольтууд унах нэ. За одоо дийдэн резистор тус бүрээр гүйх гүйдлийн хүчийг олооч гэсэн байна. I1 чи I1 тэнцүү 12-ыг хуваах нь 1 ом буюу 12 ампер гүйдэл гүйх нь байна. Нийтдээ 18 ампер одоо хувааж авна бүгдээрээ. I2-гийн голынх нь 12-ыг 3-т хуваа. Хэд вэ? 12 4 ампер. I3 нь хэд гарах вэ? 12-ыг 6-т хуваа 2 ампер гарна. За нийлээ хэд болсон? 12 16 18 болох нь байна. За зөв.